Би яг ном сум урлаач гэхээр бас жоохон юу штэ. За тий хэцүү. За. Намайг Баясгалан гэдэг. За манай аа бол ном урлаач. Бүрээд улсын гавьяат үндэсний спортын мастер Батмөх гэж хүн байна. Тэгээд аавыгаа дуурайгаад ном сумыг одоо бас урлах энэ тал дээр тусалдаг, хичээдэг юм байгаа. Тэгээд манай аав харваач, би харваач, манай хүүхэд харваач гэдэг ихээр зэрэг бас ингээд тийм өв уламжлагдаад байгаа. Би ч одоо жоохон бахта янз бүрийн модыг аваад тэгээд одоо дахиалгаал дээр доор нь эрзэн хийгээд тэгээд ингээд ном сум хийдэг байсан. За тэгээд ийм жижигхэн хөрхөн номоор одоо хашаа машаа руу харавж их тоглодог байсан. За бидний үчээр нэг ийм нэг хөөрхөн тийм нэг хөөрдөм нэг нэр байсан юм аа. Тэгээд тэрний үг гэхэлэр нэг харваач нар чинь нь бол ийм дөрвөн сумтал та. Тэгэл байж байгаа л харвна. Харвахлаар зэрэг нөгөө сумыг нь очиж авна. Аваад буцаад гүн. Нөгөө хүн чинь дөрвөн сум харах хэвээр 4 удаанаас цаашаа гүн. Тэгтэл хажуудлын ах нь бас сумаа дуудана. Тэгэхээр зөв бас сумыг барайлгүй. Ингээд ерөөсөө нэг хүн харвал сумыг аваачгүй гэл нэг хүн харвал сумыг аваачгүй гэдэг байсан. Тэгээд тэр ер нь сумны хүүхэд гэдэг тийм нэр томьёо бас тухайд байсан юм аа. Би тэгээд сумны хүүхдийн нэг л дээ. Ингээд нөгөө нэг харваач чинь дөрвөн сумаар харах хэвээр. Тэгээд дөрвөн сумаар харахад чинь дөрвөн ижил сумтай байхгүй бол сум болгоно нислэлт нь өөр байгаад явцдаг. Тэгэхээр зэрэг ижилхэн дөрвөн сумтай байлгахын тулд ижилхэн мөс буюу ийм суманд ижилхэн болцоог нь хийж өгнө. За тэгээд энэ маань ингээд орж байна. Одоо энд сонингийн цаас жиргэлнэ. За ингээд сонингийн цаас жиргэлээд ягаад сонингийн цаас жиргэлж ихлээр мултраад өмчтэй учраас зарим хүмүүс цавуудад хийчихээ гэдэг. Тэгээд цавуудчихлаар дараа нь булцууныхаа жинг тааруулахлаар болохгүй л дээ. Тэгэхээр заавалчгүй ингээд булцуу авагддаг байх хэрэгтэй. Монгол ном маань бол одоо ерөнхий бүтцэн нь бол юм байна. Ивэр хэлэхтэй. За ивэрт нь бол ингээд мал амтны гаралтай ивэр орж байгаа. За шүрмсэн гарлалтай гэхлээрээ за энэ шүрмс бол бодын шүрмс. Бодын шүрмсийг бол нарийн цуулаад нэг бүрчлэн ингэж цуулж уртаашаа ингэж болгож жоод тэгээ цавуутайгаа холж одоо эвцэлдүүлж наана. За энэ тэгээд яг ганц одоо мод матайгаад бол хийцдэг гэж одоо багтаал ойлгодог байсан. Гэтэл одоо ингэж маш олон юм номонд орж иж ном маань бүтэж байгаа. Тэгээд Монгол ном бол нэлээд хийхэд нэлээд их одоо цаг хугацаа шаарддаг. Зарим ном бол жил 2 жил болж хийж хатаж дуустдаг учраас маш их хөдөлмөр шаардсан ном болдог. Онгоцны макет гэдэг чтэй ингээд яг л одоо Airbus байвал яг тэр Airbus-ыг жижигрүүсээ хөлбөр гэдэгтэй адилхан ерөөсөн том хүний номыг жижигрүүсээ хөлбөр нь байна. Хүүхдийн дайх махинд бас бэлгэлэхэд их хөөрхөн тийм ном байгаа. Тэгээ монголчууд яг нөгөө номыг юм томоор жижигээр нь жаягаар нь хийхлээр бас хийж ингэж тавьдаг байсан байгаа. Ер нь монгол хүүхдүүд чинь одоо бүр балчир наснаас ахуулаад ном сумтай харьцаад эхэлсэн байгаа. Тэгээ 2 настай хүүхэд одоо ном сум харавдгүй гэлдэг. Гэтэл наадмаар чинь 2-3 хүүхдүүд бол балчир наснд бол харавдаг. Манай залуучууд эцэгчүүд бол бүгдээрээ хүүхдүүдтэй бэлдээд өгөөд ингээд ном сумын бариулчих юм бол цаадуулчих юм бол оны шүү. Тэгээд хөөхөн л дөө. Тэгээ ном барьчихлаар зэрэг ерөөсөө ном сумаа ерөөсөө ингээд юу л хөвчлөл татаал ямар нэг юм онох гол харваал байна. Тэгээд тэд нар бол чаддаг. Одоо үед яг компьютер гар утас муцл гэдэг ах шиг байна. Гэтэ залуучууд бол яадаг штэ. Өөртөө бас харавж үзье гэсэн хүмүүс зөндөө байгаа штэ. Тэгээд шууд харавж үзэж болно. Монгол залуучууд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг зогсоож байгаа харуулхад нэг 3 сум харуулхад нэг сум нь бол нэлээд байнда тусан шүү. Ойрхон эсвэл бүр онж тусан. Тэгэхээр тэдний чинь цуснд нь бол байгаа байхгүй юу? Тий.